Мөнгөний өрсөлд хөтөлбөр танд үргэлжлэн хүрч байна. Тэгэхээр $1 ханш цаашдаа хаашаа чиглэж байгаа талаар бид Мандал General даатгал компани төлөөлөл удирдах зөвлөлийн дарга ганц зөрөгтэй харилцахаар студид урьж авч байгаа танд энэ орой мэндийг хүргэе. Орой мэнд хүргэе. Ерөнхий бас эдийн засгийн нөхцөл байдлуудыг эхлээд харах нь зөв болоо. Таны хувьд яг эдийн засгийн нөхцөл байдлууд одоо яг энэ төвшөнд хэр одоо ерөнхий байдлаар хэр төвшөнд гэж харж байна. Энэ нь $1 төгрөгийн харьцах ханшид бас ямар байдлаар нөлөөлж байна. Одоо энэ нөхцөл байдал яг төгрөгийн харьцах ханшид нөлөөлж байгаа байдал нь зөв юм уу? Би бол ерөөсөө энэ сүүлийн 10 хоног баг 20 орчим төгрөг өрслөө долларын ханшуул. Энийг бол цэвэр спекуляц гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ бол эдийн засгийн суурь одоо хүчин зүйлээс хамаараагүй ашиг олох зорилготойгоор хийгдэж байгаа ийм өрсөлт юм байна гэсэн ийм дүгнэлттэй байж байгаа. Нөлөөлийн хувьд хаанаас яг гол нөлөөллөндөөс орж ийн ямар шалтгаан энд нөлөөлж ийн гэж таарж байна? За эдийн засгийн суурь хүчин зүйлийг авч үзэх юм бол бид нар өнгөрсөн оны мөн үед бол тэрбум 700 гаруй сая долларын алдагдaltaй гадаад худалдааны баланстай байсан. Тэгэхээр гадаад худалдааны баланс бол манай экспорт импортын зөрүү. Бид гадаадд төлж байгаа доллароосоо зөрүүлээд хэдэн доллар авч байна гэдэг. Тэгэхээр бид бол тэрбум 700 гаруй сая долларыг бол илүү төлжөө явчихсан. Энийг бол Төв банкны гадаад валютын нөөцөөр санхүүжүүлнэ. Мэдээж нөгөө талд нь долларын ханшуул асар их өснө. Өнөөдөр энэ оны хувьд ингээд аваад үзэх юм бол эхний 9 сараар 24 сая долларын алдагдaltaй 10 дугаар сарыг орлоод үзэхээр 130 гаруй сая долларын ашигтай гарсан. Өөрөөр хэлбэл эдийн засгийн экспорт импортын нөлөө маань тэнцвэр нь манай улсад бол ашигтай болоод ирсэн байж байна л да. Тэгэхээр ийм нөхцөлд одоо долларын ханш өсөд байгааг юу гэж ойлгох вэ гэхээр энэ бол цэвэр спекуляц. Сая засгийн газар одоо унлаа. Үүнтэй холбоотой иргэд бол болгоомжл үүсэж тодорхой хэмжээний доллар ашиг олох зорилгоор авч байна. Ийм хүлээлт үүссэн байна гэж үзэж байна. Цаашдаа харин харьцах ханш маань хаашаа чиглэх бол та хэрхэн таамаглаж? Ер нь одоо мэдээж альва валюттай евро долларч тэр доллар төгрөгч тэр юаны хувьд тэр эдийн засгийн суурь хүчин зүйлээ дагаж хөдлөнө урт хугацаанд. Тэгэхээр энэ төр зуурын хүлээлтийн зөрүүтэй энэ өрсөлт маань бол эргээд доошоо бууна. Манай шинжээчд бол 1750 хүртэл бол унах боломжтой. Эдийн засгийн нөхцөл байдлын таатай тий гадаад худалдааны баланс ашигтай байгаа нөхцөл бол гэж үзэж байгаа. Эргээд олон улсын хэмжээнд бас хараад үзэх юм бол $1 бол сүүлийн хоногудад нэлээд эрчимтэй чангарлаа шүү дээ. Мэдээж холбооны нөөцийн банкны одоо талаарх хүлээлтч байт юм уу энэ бүх зүйл нөлөөлж байгаа шиг байна. Магадгүй энэ зүйл маань одоо валютын хослолт маань ямар байдлаар нөлөөлөх бол та энэ дээр шууд нөлөөлөж байгаа гэж харж байна. За олон улсын зах дээрх долларын ханшийн өөрчлөлт бол Монголын дотоодын зах зээл дээр шууд нөлөөлөл маш багатай байдаг. Түүний оронд харин юан долларын харьцах кросс бол Монголын доллар төгрөгийн ханш эсвэл юан төгрөгийн ханшинд бол шууд нөлөөлөл үзүүлж идэг. Гэтэл доллар юан хоёр маань бол хоорондоо хатуу одоо уягдсан гэх юм уу хагас хөвгч гэж ярьдаг. Тэ ийм валютууд учраас евро, йен, паунд гэдэг одоо бусад томоохон валютууд бол яагаад нөлөөлдөг вэ гэхээр Монгол улс эдгээр улсуудтай хийх гадаад худалдааны эргэлт маш бага. Тийм учраас ерөөсөө нөлөөлөл бол маш бага гэж. Тэгэхээр мэдээж бас гадаад худалдаанд эзлэх хуваар нь аваад үзэх юм бол юан бол мэдээж анхаарлын төвд байгаа. Гэхдээ юан бол мэдээж $1 эсрэг зогсож байгаа ганц одоо тогтвортой валютын нэгээр нэрлэгдэж байгаа шүү дээ. Магадгүй бид нэр юаныг бол илүү одоо нөлөөлөлтэй гэж харж болох уу энэ дээр? За юаны хувьд бол мэдээж Хятадын эдийн засаг Хятадын төв банк бол одоо 3 гаруй тэрлион долларын нөөцтэй. За ийм том нөөцтэй учраас энэ нөөц маань юаныг хамгаалж идэг. За нөгөө талдаа маш их шүүмжлэлийг дагуулдаг. Яг тэгэхээр юаны ханш бол доллар эсрэг хатуу тогтоогч байдаг. Манай төгрөг бол одоо бүрэн хөвгч ханштай. Өөрөөр хэлбэл эдийн засгийн суурь хүчин зүйлийн одоо нөлөөлөөс болоод төгрөгийн ханш өсч болно, суларч болно. Монгол банк бол зөвхөн тэнд тогтворжуулах, тэнцвэржүүлэх үүрэгтэйгээр оролцохоос биш төгрөгийн ханшийг одоо тэд байна. Эсвэл эд болгоно гэж зааж өгдөггүй шүү дээ. Хятадын төв банк бол өөр. Юаны ханш бол ийм түвшинд байвал зохистой гэж үзээд тэр түвшнээ хамгаалдаг нөөцөөр. Эргээд бас $1 ханш олон улсын зах зээл дээр бас чангарч байгаа нь томоохон төв банкуд хоорондын бодлогын зөрүүтэй байдалтай холбоотой гэж бас мэдээлэлүүд бол илүү их ажиглагдж байгаа. Магадгүй Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн банк илүү бодлогоо одоо агшааж байгаа бол зөрүүлээд Япон байд юм уу? Европын төв банк илүү их мөнгийг хэвлэх одоо тиймэрхүү бодлогын шийдвэр гарч байгаа. Энэ үед бас Монгол банкны зүгээс мөнгөний барьж байгаа бодлого маань аль чиглэл рүү хандж байгаа юм бол? Монгол банкны хувьд бол мэдээж одоо мөнгөний бодлогыг хатууруулж байгаа. Саяхан ийм шийдвэр гаргасан. Бодлогын зөвлөлөөр хэлцээ ерөнхийлөгч нь бол ийм шийдвэр гаргасан байж байгаа. Гэтэл энэ мөнгөний бодлогын энэ шийдвэр маань цаашд бол эдийн засгийн суурь хүчин зүйлийг харгалзаж үзнэ гэсэн ийм мессежийг бол өгсөн байж байгаа. Бодлогын зөвлөлийн мэдээлэлд бол Тэгэхээр Монгол улсын хувьд бол илүү жоохон хатууруулах тал руугаа бодлого явж байна. Энэ эргүүлээд бид нар эхний 9 улаан 10 сарын статистикаас харж байна. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт бол сүүлийн одоо энэ 2014 оны сүүлийн 5 сард бол
ерөнхийдөө дотуурцсан байна. Өмнө нь бол мөнгөний нийлүүлэлт маш их хэмжээгээр өсөж исэн. Эдийн засгт маш их хэмжээний мөнгө орж ирж исэн. Энэ мөнгөний нийлүүлэлт чинь эргээд өөрөө бас төгрөгийг сулруулах чиглэл рүү бас тийм сөрөг нөлөө үзүүлж идэг. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлт ингээд өсөхгүй тогтож байна гэдэг маань эргээд төгрөг чангарах, доллар сулрах боломжийг бас бий болгох зөв нөхцөлтэй. Эргээд бас Монгол улсын гадаад худалдаанд бол эрдэс бүтээгдэхүүний экспорт бол голж ин дардаг. Ингээд хараад үзэхээр бид нараас товарын зах зээлийг бол байнга ажиулж явах хэрэгтэй болов уу гэж бодож байна. За мэдээж алт ам долларын харьцаа ханшиж юм уу те. Энэ бүхэн бол мэдээж хоорондын харьцаа бол сөрөг хамааралтай байдаг гэхчлэн. Ер нь яг товарын зах зээл дээр магадгүй одоогийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байгаа? За манайх бол мэдээж нэгдүгээр зэс, тэ хоёрдугаарт одоо нүүрс, за гуравдугаарт одоо төмрийн хөдөр, газрын тос, нефт түүхийн нефт, тэгээ алт гэсэн одоо үндсэн дөрвөн түүхийд дэлхийд даяар өргөөр түүхийдээс манай экспорт 90 гаруй үнэ хамаарж байгаа. Тэгэхээр эдгээр түүхийн эдийн үн бол олон улсын зах дээрх үн бол маш чухал. За өнөөдрийн үн бол ерөнхийдөө сүүлийн одоо хэдэн жилийнхээ доод түвшингүүд очсон байж байгаа. За нүүрсний үн бол одоо 2011 онд хүрсэн түвшнөөс бараг даруй 60-70% унтсан байж байна. Төмрийн өдөр төстэй харагдаж байна. За зэсийн үн бол 8000 гаруй долларт байсан бол унаад өнөөдөр 6700 байж байна. Нефтийн үн унсан байна. 78-80 доллар руу орж ирсэн байна. 100 гаруй доллар байсан тийм. За алтны үн бол одоо 1400-500-ийн түвшинд байдаг металл маань эргээд 1160 доллар руу өнөөдрийн түвшинд унж ирсэн байна. Тэгэхээр энэ маань эргээд манай экспорт маань 30% нэмэгдсэн байгаа л да. Түрүү жилийн мөнгөтэй харьцуулахад. Тэгэхдээ эргүүлээд нөгөө тоо хэмжээний хувьд бид нар хохиролтой болж эхэлж байна. Энэ 30%-ийг бид хийхэд бол өмнөх жилүүдээс маш их хэмжээний зэс, нүүрс, алт одоо алтны нийт олборлолт бол бараг 2 дахин нэмэгдсэн байлээ. Ингэжээж бид нар 30% өрсөлдөг бол барьж байгаа. Тэгэхээр олон улсын зах дээр байгаа энэ үнийн түвшингүүд доошлоод ирсэн. Сүүлийн 3 жил тренд бол доошлоод унаад ирсэн тренд. Эргээд өсөх юм бол манай эдийн засгт бол маш сайн. Яг тэгэхээр уул уурхаад бид нар хөрөнгө оруулалт хийсэн. Одоо тэр металл түүхийд маань гараад ирлээ. Би бол дотроо юу гэж харж байгаа гэхээр ерөнхийдөө олон улсын зах дээрх товар өнүүд бол доод түвшин рүүгээ бол ойртолцлоо. За одоо үүнээс цааш дахиад доош унах эрсдэл бол маш бага боллоо. Энэ хавьдаа тогтворжоод дахиад дэлхийн эдийн засаг ерөнхийдөө сэргэж байгаа тохиолдолд бол эргээд өсөх манай улсын хувьд бол одоо эрг дүр зураг харагдах боломж бол нэлээд магадлал нэлээд нэмэгчлээ гэж үзэж байна. Магадгүй богино хугацаанд яг манайх шиг уул уурхаад түшгэлсэн улс орнуудын хувьд бол ингэж ханшийн уналтын үүдөөс сөргүүлээд бас ямар байдлаар одоо нөхцөл байдлыг арай дээрдүүлэх арга хэмжээ авах боломж байд юм бол ийм гарцууд ямар гарцууд байдаг вэ? Үндсэндээ хоёр технологи байгаа. Нэгдүг нь бол төв банкны нөөц байж байгаа. Тэгэхээр 9 оны эдийн засгийн олон улсын эдийн засгийн бол хятад улс өртөхгүй гарсан гол юм бол тэр байж байгаа. Төв банкны валютын нөөц бол маш өндөр байгаа. За энэ юутай холбоотой гэхээр ерөөсөө импортоосоо давсан экспорт. Тэгээ Монгол улсын хувьд бол экспорт маань импортоосоо давж чадахгүй байгаад байгаа учраас жоон төвөгтэй байгаа. Тэгээд одоо бас нэг эрг дүр зураг бас харагдаж магадгүй ийм статистик гарч байна. Нөгөө талд бол бид нар мэдээж одоо жишээ нь зис гэдэг юм уу, за нефтийн олборлолт энэ дээр бол олон улсын санхүүгийн зах дээр эрсдэлээс хамгаалах арга технологи хэрэглэх ёстой. Одоо derivative option forward futures-үүдийг бол өргөнөөр ашиглах ёстой. Тэгэхээр бас эргээд бас ам долларын хувьд бол анхаарах хэрэгтэй нэг зүйл байгааг бид та түрүүн валютын нөөц гэж ярьж байгаа шүү. 2017 он гэхэд бас эргээд одоо Чингис Бонд эргэн төлөлтийн асуудал бол яригдж эхэлнэ. Тэр үед бол нэлээд их хэмжээний валют биднэрт шаардлагатай болно. Энэ валютыг одоогийн нөхцөл байдал магадгүй бид нар ямар арга байдлаар одоо цуглуулах боломжтой гэж таны зүгээс харж байна. 2017 онд миний байр суурь 2017 онд бол бид Чингис Бондыг эргүүлж төлөхгүй. Бид яах вэ гэхээр Чингис Бондын хэмжээг нь нэмээд дахиад шинээр одоо 2 дахь шатны Чингис номер 1 байсан бол Чингис номер 2 гэдээ гаргаад сунгаад юм. Ер нь дэлхийн бүх улсууд ингэж явдаг. Тэрхийн тулд бид нар төлөхгүй байх нөхцөлд орохын тулд бид яах ёстой гэхээр эдийн засгийн суур баланстай гадаад баланс, хөрөнгө оруулалт, төсвийн балансуудаа маш гоё янзалцсан. За манай экспорттэй уул уурхаагаас ч тэр уул уурхаан бусан ч тэр импортосоо давцсан ийм дүр зурагтай эдийн засгийг 17 онд бий болгосон байх ёстой. Ингэх юм бол бид Чингис Бонд номер 2-ыг дахиад гаргана олон улсын зах дээр. Гэхдээ илүү бага хүүтэй гарах боломжтой. Илүү бага хүүтэй гарахын тулд манай улсын зээлжих зэрэгэл сайжирсан байх хэрэгтэй. Дор хаяж одоо 3B түвшинд орсон байх хэрэгтэй. Өнөөдөр бол ганц B байгаа даа шүү дээ. Тэгэхээр энийгээ сайжруулах ажлаа бид нар ерөөс 17 онд хийх ёстой. Тэгэхгүй бол одоо 17 онд яаж төлөх вэ гэдэг л ийм айдас ингэж бие биенийхээ хийсэн ажлыг үүсэх юм яригдах нь бол ямар ч зохимжгүй. Тэгтээ түрүү 17 он болдгоор л болон цаг хугацаа бидний хүлээх. Тэр хүртэл бидэнд засах хийх ажил их байна. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Тэгэхээр студид Мандал General даатгал компани төлөөлөл удирдах зөвлөлийн дарга ганц зураг хүрэлцээрж бидэнтэй дэлгэрэнгүй харилцаа хариуцлагын дараагийн хэсэг өнөөдрийн бусад онцлог мэдээллийг танд хүргэх болно.